Сайхан тарган сайхан урж байна уу? Өндөр таргаа урж байна. За би ямар сөргмөд автаа сайхан байна. Сайхан. Би ямар сөргмөд байна. За одоо хинтийн нут гаашар нут гэж өөр давхсангүй шүү дээ. Харин ямар байж тэгээ одоо овол явж байсан да нэг үстэй та бүхэнтэйгээ уулзаад хурдан сайхан адуу буйнаас аваад давхуулна гээд Бэврос ч бас хоёр их насны морой байж сайхан давхуулсаа тэгээд яг хуу зэд морой бас их гордож байсан даа тэр мөн зэд. Тэсэтэ бас давгүй сайхан давхуултай. Сайхан морой шинтэй энэ юуны норон хөрөх шилтэй. Яхан зэд бүрс аймгийн цагтаад төрүүлчихэд энэ варууд хэдий юунд чид төрүүлчихэд чидтэй 2 3 төрүүлч. Хэцээдэнтэй нэг аймагт нэг айн гэсэн. Тэгээд энэс өсөрн айн таслаагүй. Адуудаа. Тэгээд энэ ононтаа 2 манад дийж унтаа үтэ нэг ламар. Балан дээр бид гурав явсан хармор авах гэж явсан гэж. Би хэний харморыг анх адуунд нь харчаад тэгээд би нэг аюулзаны харморыг харчаад тэгээд сайхан мөр юм аа гэд би хинтээ дахиж явсан байхгүй. Тэгээд хинтээ дахиж явсан чинь аюулзан та танилцаа яасан чинь манайх нь урагшаа гэх нэг тэр жиж явдаг маад явж явах. Тэгээ аяр санаа хөргөж өгсөн чинь би нэг сумдан төрүүлсэн юм хармортой өндөө адуугаар оруулаад тэгээ би харморыг хараад үнэхээр сайхан мөр юм аа бас нэг хамуулын ард дээр бас нэг төрийн наадмд очиж айрж магадгүй. Тэгээ маа энергитэй авч өгөх гээ. Тэгээд оног давуулаа бид гурав нэг шин таа дахиж ирж байна. Тэгээ манай таньчаад өглөөний халиумраа хасгуулаад энэ тэгээд ноногоор явуулж ирсэн. Тэгээд одоо тэгээд онон мачта хараад өсвөр юм руу яваад байгаа. Уг нь Монгол адуугаар наадж байсан юм шүү дээ. Тэр хээрмөр байна. Тэр хээрмөр чидтэй идэв биш баха. Тэр агуун багш өөрөө ярих нь биш гэж ярьж байлаа. Бид өнгөрсөн жил Сүхбаатар очоод тэгээ яг сүүлийн үед нэг юм яриа гараад байгаа юм л та. Тухайд бол одоо юу гэдгийг онон тодманла одоо Төв аймгийн сэргийлсэн адуучин байсан. Тэгээд одоо адуучин залуу насаасаад одоо сайхан адуу бэлдсэн. За одоо сүйд нь нөгөө адууд хараад нэгжлэгдээд хөвчлөгдөөд ингээд харсан. Тэгээд мэдээж тэр үе бас адууны том сүргэн дээр чинь одоо адуучинд л сайн адуу үлдчихсэн шүү дээ. Тэр амьдрал шүү дээ. Хийн бүгдээр мэддэг. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд одоо адуугаа эрлэжүүлээд тойруулаад адуутай хойлоод аяг дараа базар гаваад ингээд тавиад доктор нь тавиач гэдэг юм ингээд сайн адуу хөгжүүлсэй гэдэг ингээд яриад байдаг. Тэгээд ононгоо одоо сайн адуу хөгжүүлсэн гэдэг хамт. Гэтэ хээрмөшгөн боргонод гаргаж ирсэн юм уу гэж. Үгүй хаа. Хээрмөш аргагүй хурдмар. Аргагүй юу тэр одоо тэгээд тим юунд анхан Монгол одоо бол ингэж ярьж явах шиг байна. Ер нь Монгол адуу гэдэг нь хурд адуу байсан юм уу хаа юм ярих гэдэг одоо урдгаа мартчихад өнөө Монгол гэдэг унсмаар гайл нэг шиг л болоод байх шиг л. Тэр чинь одоо Монгол морч хоньны морчтэй гэж нөгөө баяр магногоо ярьлаа шүү дээ. Баяр магногоо бас та нөгөө давхиж байсан гэх хүн гэсэн шүү дээ. Ганшаа одоо жилээ байсан. Тэгтээ баяр магногоо би мөр ягаад энэ мегагийн дээр үхээд мөр адуу мал байдаг. Мегморч биш дээ дураараа байна. Тэдний дээр адуу мал байдаг юм ярьчихсан. Тэгээд тэр баяр магногоо энэ тийм Монгол адуунаас өшөө адуурлаж байна л гэдэг лав дуудагүй юм байна. Тэгээд тэгсэн баяр магнаа маань өвгөн одоо эрдээд одоо жүжигсэн юугаар нь тэгээ хэлчихв. Би чинь одоо 70 хэдэн оноос 76 75 маяг үеэс тэгээд мөр үеэс тэгэхэд одоо манай буурлын хөгжил байлаа штэ. Тэд нар одоо өвчүүдээ нэрлэлдээ та одоо яг тухайн яг одоо өнгөн хоёрны адуугаар нааж суусууд одоо тэр болсон тийм ээ. Тэгэхээр адуугаар нааж суусууд одоо балтай санжаа гэж байна. Дагвд Баярын гэдэг чинь одоо тэр өнгөн хоёрны харьяаны хүн байсан юм л тэр Дагвд Баярын гэдгийг би танихгүй хүүгийн бол тань Дагвдын өдөр бод гэдэг байдгийг. Өдөр бод. Тэгээ өдөр бод. Энэ гарсан гэж байлаа. Чойгол шиг гарсан гэдэг. Хурдан хайраад гарахтай. Одоо тэгмэдгөө байна доноо тэгмэдгөө. Эдгээр одоо байж эдгээр ярьж байгаа үедээ хоорондоо би энэ олон хөгжүүлийг нийлээд ярьж байгаа сонсч л байна. Дандаа морныхаа түүхийг адууныхаа түүхийг морныхаа тэдний тэр ядарганы төл гэж ярьж өвгөн ноёны тэр эрлийн ядарганы төл удам нь явж байгаа гэж бид сонсоогүй би бас баяр магнаа гэртээ нэг ярьж байгаа. Яг гайхажсэн чинь ямар ухаад тэр эрлийн адуу байсан гэдэг юм. Хараад баримтгүй юм ярьж байгаа гэдэг нөгөө би бол баримтгүй юм ярьж байгаа гэж ойлгож байсан юм. Тэр бас нэг манайхны нэг хүн лайв хийж байгаа гэсэн.
Баяр магна арай дэндүү ярьж байх юм аа тэр ангасан онцорч гэдэг хүний чинь охин ярьж яа лээ. Бандрагч байваа ангасан онцорч байгаа. Тэр чинь тэр явтаа сайн шүү яа. Тэр өвгнийг бол бас яг эдэн орой уяад харж явах үед нөөрэ залуух уяач үгийн сонсоол баяр дулаанаа юугаа хүртэл баяр. Одоо би тань. Тэд чинь залуу байхад тэгээд өвгчүүдийн үгэнд л ороод сууж штэ. Тэгээд тэд үгүй гэж нүгэ тэгээд хашаараа яаж идэг. Тийм үг байлээ шүү. Нас мууга таач нь болохоор эдгээр галчлын одоо бас Ахмад уяачдын аманд орох гэж сууж явсан. Бас нэг зарим нэгтэй нь одоо ингээд барны дээл шуугаад оролдож явсан. Халуун дотны үгийг сонсож явсан юм биш үү? Тийм чагч байсан би. Тийм галчлын адууг одоо тэгээд тэр эрлийзжсэн одоо эрлийзжүүлжсэн гэдэг үгийг сонсоод хүмүүс гайхаад байна л да. Харин тэр үнийг сонсоод би бас их гайхадаг байхгүй юу? Яа эзэд нь тэр чүр зүчээ байсан гэж ярих гэдэг ба шүү дээ. Тэр үнийг чинь. Зүчээ байсан бас тэжээдэг байсан мэт харах. Тийм тэжээдэг байсан зүчээтэй байсан гэж ярих гэдэг юм лээ. Тэр юу л та нөгөө эрлий задуу ингээд оруулаад ирэх юм бол зүчээгүүгээр тэжээлгүүгээр ондор боломжгүй шүү дээ тийм ээ. Монголд чинь ямар ч боломжгүй. Энэ Моодыг хонгор гэдэг газаргаа гарна нэг сая адуу гарнаа гэж. Уг нь энэ одоо тэр хармагна хатан суудлын чинь хоёр тэр байж байгаа хавар адуу нуудад явсан юм лээ. Тэгээ адуучууд нь хоёроос яваад адуугаа өмжүүлсэн. За энэ адуу хаа яваа тэд үнэгийн улаанаар хавьд хийж байгаа баха мордий байдаг. Тэгээ вараавлаачтайгаа хоёулаа дахиад адуугаа досч байна тийм ээ. Адуу гоцаагаад адууч нь адуу нь үнэгийн улаанаар хойд тэр адуугаа бөөгнүүлчихэд унаг зурцгын хөхөөд ингээд зогсчихсон тэгээд нэг халтраг үнээс унаглах гэдэг халтраг адууны бар онцоход онцгой дуух хэвдчихсэн тэгээд тэр идначаад тэгээ харсан чинь хонгорг унаг гарсан тэр халтраг үнээс тэгээд мойтийсэн тэгээ босоод тэнцээд явахд зөөх мойныг хонгор гэдэг газар гарваа юм төргөө гэж тэр үнийг үзэх гэж явжээс одоо манай өвгөн ноёны тэр адууны юу тэр атарганах хөдөлдөг одоо содор хүртэл энэ манай галшны тэр юм биш үү дээ. Тэнийг үздэг одоо Монгол үчгээр бичсэн байдаг юм лээ. Тэр бид нар одоо Монгол үчгээр бидэхгүй юм шиг. Цэцэг дэлгэрсэн төдөн оны төдөн сарын төдний өдөр номын цэнхрийн хээгч гүнээс хээгч харагч хээгч хүргч гэж ярьдаг байлээ шүү. Тэгэл байх. Тийм одоо гэж юм. Одоо дүрэн гэж ярьдаггүй. Тэг халтагчингүү хээгчингүү хонгогчингүү энэ гэж. Хүргчгүй энэ гэж. Одоо хонгор зээд алга. Нөгөө алтаа дундалсан алагчгүйний унах, хангаа дундалсан харагчгүйний унах. Тэр шиг нэ. Тэгээд гаргаж ийсэн гэлээ. Тэгж үзэж ийсэн гэсэн. Тэгээд одоо тэр сүүл хонгор зээд тэгэж аваад ганц төрүүлэх гэдэг элбэгэригээ битгий уяраа тэр эдэм хийж оноо гэдэг хүнтэй энэ сумын хойдтой ард яргад тэнд уяатай тэр эдэм хий адууч хүн. Тэгээ өгнө юм өөрөө тэр хонхороо яг тэр одоо тэр хуучин галсны баруун хойд надад нэг тэр баруун зүгтээ. Тэгээ баяжгаа тэгж чиний яваад тэр хөө энэ мөн эдэм хий юу хийгээд байна уу. Тэгээд хүнээ явуулсан. Байхгүй нэ өнөө тэр байхгүй. За яамаа. Тэгвэл миний хонгор зээжгээ төвлөх шүү дээ. Хонгор зээд төлөвтэй боллоо доо. Тэгээ байжсэн гадар мартад ирдгийм хамтуудад дурдуулчих юм байгаа дээ. Тэгээд хатчих. Тэгээ асар сууж ирээд атргаа бирлийг нь ойр хийж. Заавал энэ юу болоод нөө мөн армаа хийсэн болоод их хаа. Тэгж байгаа виж игээд асраад гарсан тэгээд ялбгийн дөрвөлчгээд хонгор зээд намаа хөдөлтөө тэгээд жоногоо тэгээд дөлөөд үтгийм битээ заагүй ирж чадахгүй өгнө юу хамаа хоёр атрагын хөдлөөд дагуулад явж идэв. Чи юугээ дөлөөд байгаа чи хүрээд чи энэ үнийг олохгүй юу? Ийжсэн муу санаатай юм уу? Бүр айдгээр илүү муу санаатай байсан үг. Монголчуудын бас өвгөн ноёны тэр адуу үржлээ зах зугаас нь ярьж штэ. За мойны хонгор гарлаа гэж. Одоо манайх ч ингээд нэг цэвэр зүсний адуугаа авчираад үгээр релизжүүл одоо адуугаа релизжүүлж штэ. Тэгээд 75-тай, 50-тай, 25-тай гэдэг ингээд магчилж хөвчлээд байгаа л да. Үржлээдийг ингэж шилж болдго юм уу? Одоо нөгөө алтан сав чинь нөгөө бух тавьсан ч алтан сав бол гарна гэдэг шиг юмтай ингээд
дүүцүүлж бодохоор ерөөсөө ойлголт нийцэхгүй байхгүй. Тэгээд одоо тэр чинь хуваажуулдгүй шиг би одоо тэр хэний дарсныг хүслээ шүү гэдэг хүнийг сонсч байсан. Истэвэ танаа одоо энэ ордод доо ихгаараа ямар адрагт чинь тавих вэ гэж хүн асуусан. Хүн савн сайн байх юм бол богчрээс юм гардаг шүү дээ. Тэглэр одоо сайшаа өшөө юмд хуваагдахгүй юм шиг миний хувьд бол тэгж бодогддгийг. Энэ бодит амьдрал дээр нэг юм байна шүү дээ. Өөрөөсөө одоо хүрээ азаргаа нэгээл өөрөөсөө дээр азаргаа нас нөгөө хоод наран гэрэлгоо та хоёр чинь ганц сарын наадыг одоо та 3 төрөг нь авах наран гэрэлгоо ихэдээс 3 амын үзүүлж үйжсэн гэх тийм ээ. Тэгээд таны тэр сайн адууны одоо өөрөө ярьдаг миний одоо өвгөн ойрын орон өрнгийн одоо угшилтаа дэдлэн гэх тийм ээ. Ингээд газаргаа ярьдаг л да нөгөө эцгийн их осч шүү дээ. Айлыг осон гомбох гэж ярьдаг. Тэн дотор бас нэг хүүхдүүд нээжийн давраасан олон хүүхдүүд төрөхнүүд тэр нь одоо сонирм биш тийм ээ. Айл талаагаа татхан тэрнтэй адилхан нөгөө 10 үрнээс чинь 10-аас нь одоо хүрээ азгаш хурдан азар гардгүйтэй адилхан болохоор тэгэхээр нөгөө яг тэр махчилж одоо 50 байх хэвээр тэд байх хэвээр гэдэг бол Монгол зүгээр ахугаар бодоход үгүй юм байна тийм ээ таны ярьж байгаа. Тэр бол үгүй. Ердөө нэг л дуунаас. Тэгэхээр тэр ихийнхээ нөгөө хурдан чанаа илүү татчихж штэ нэг тийрүү. Тэр эхэл мэднэ. 10 сайхан сав тавьсан ч нэгийг л гарах нь байна тийм ээ. Энийг хоёр тэр дохороо үрсэн илүү тэргүй олон юмнаас бол гарахгүй өвгөн оюун урд ярьж ирсэн гэж. Тэгээ энэ 30гоо 50 энэ онгол ганцхан адуу гарах шүү дээ. Ганцхан адуу гарах. Тэний өстөд бүгдээрээс нь адуу гарахгүй юу? Ер нь тэгээд байдаг да. Миний энэ жоног адууны одоо жоног даг гэдгийг тэдний адуу давгаас адуу тэгсэн айлг. Тэгээ би хүүгээс нь зээд байж авсан. Нэг цайдэр үе аа. Тэгээд тэр зээд байцсан маань хойд нь шинэ онголоо сайхан хажуу оноо гаргаж ирээ. Тэгээд нөгөө хажуу оноо чинь надад хичнээн сайхан олон хажуу оноо гаргасан. Тэр зээд гүнээс дахиад тийм ажил сайхан өрөөсөө гараагүй. Тэр хажуу гүнээс л гараад байдаг. Тэр хажуу гүний адуу бол одоо яах вэ? Ер нь бас явдаг л адуу. За тэгээд тэр гүнээ сайн төл гарлаа шүү дээ. Тэр сайн төл гаргаж байгаа нөгөө гүгэж ахаад нэг өөр сайн арган тавьдаг мөнгө гарах уу? Яа мэдхгүй тэрийг бол одоо би бас асуудал. Яг бол тэгж үзээгүй гарахгүй баг. Тэр адраггүй хоёр тагроо нийлээд байна та. Тагроо гэж нэг бас байна. Тий. Энэ нарийн одоо тэр дохирооны асуудлыг манайх одоо сүүлийн үед оруулж ирж байгаа энэ эргэлзүүлгийн явц төр нь хэр сайн ашиглаж байгаа юм чадж байгаа болов. Тэрийг бол би энэ эрлий татууны хувьд бол үнэхээр мэддэг юм да. Энийг бол мэдхгүй. Мэдхийг хүсэхгүй тийм ээ. Мэдхийг хүсэхгүй. Тэрийг хангуулж хамгаалах гэдэг асуудал байна. Тэр бол одоо би бол тэр төргөө Монгол татуунаас бараг хэлж гэдэг байхгүй. Одоо энэ университет юу гэх юм бол тэнтүү даадаас дараагаар атах бодоод тэжээлгүүд тэгээд тэр одоо яаж хобби гэж байгаа. Шот тонаад тэгээд атуу сэрүүлжсэн би янз бүрээр манаа гэж. Шот тонаад өглөө ороо байж ирэнгүүтээ өглөөтэй боддог үүдхэд би тэр мөрийг ояамыг оролддог мөрөө тэгээд лавтарыг болдог. Бэлчээр дээр сайн. Бэлчээр дээр. Хорон тэгж гаргаж эдэлж. Тий. Та адуу идэх суртахууны тухай ярьж байна тийм ээ. Тэр адууг эдлэн гэдэг чинь морийн хордмыг сумдайгаа наддаг гэж их насны би хордмол мөртөө байсан да. Би нэг мом эдтий. Зомтэй нараа дэмдүү. Мөн холбоо алахнаа гэдэг. Намайг тэгжил байсан манай. Тэгээд би тэр жилийн дөрөв зончууд бэлгийн шүү тиймэр тэгээд сумдууд тиймэр сайхан болсон юм. Морийг бол их насны морийг ястай сайхан эдэлгээ хансан эдэлгээтэй л байж оролддог шүү дээ. Тэгээд адуулдаа тэгж маргааш ярьж оролддог явахгүй шүү. Одоо тэгээд манай тэр адуу эдлэх явсан ч одоо ер нь баг алга болох гэдэг юм шүү. Ер нь байхгүй болчиход байна шүү дээ. Дандаа дугуйтай. Дандаа дугуугаар яаж за тэгээ хөдөөний хэд нь бол яг нэг хэдийг нэг малахныхаар засраад нэг тэгжсэн болоо тэгээд хашаа дотор яг яваар хоолоор нь хайж байгаа гэж юм байна. За тэгээд төвөө улсууд яг тэгээд хэрэглэж байгаа атоо хэдчүүд хөрөмжтэй. Одоо нөгөө 100 бол уралдах азаргаан бол одоо өөрөө ч үед одоо бид өвгдээс тийм л байсан шүү дээ. 100 сард надуун дээр мэр шийдлээд өөрөө ч хэлээ халуун хоолн дээр сайхан эргүүлж аваачаад 50.
адуун дотроо шилгээгээл нөгөө чи хизээ даарна байх гэж байхгүй. гэдэг юм шиг. Таргатрыг хэд задгаа хэлэхэд бичүү адуун дээр. Тэрлээ нэг задгаа хөдөлгөн гэдэг нь хатан талын өөхийг хөдлөгдөг байх нь өөхөн цэвэр хөлөө. Өөхийг цэвэр хөдлөгдөг. Хэд задгаа сайхан хөлсаваад адуун дээр нь хаяад. Ер нь адуугаар үзсэн хамгийн гоё юм байна. Адуу дээрээ онцгоймоор эдлээд тавих шиг хамгийн гоё юм байна. Тухайн элгийн задуу байна. Одоо энд харагдж л байдгийг. Нэг 25 таа шиг нөгөө орчихсон юм. Өглөө өдөр он тагч бодоо ороо атраж хөдлөлт дээрээ үгүй юм. Саяад зүгээр ингэж байсан. Мөсийн ханцгнуудад атраж тавьчих. Ээрийг ярах юм. Тэгээ өглөө өглөө тагч жүрөөгөө бооцсон юм бол тагч өглөө Монгол хоо энэ дүү. Одоо бол эрлийн задуу та хүн эрлийн зазрахтай хүн адуун дээр тэгээд тавихын нийтвэл 11 сар өөрөө дэрж хүчээж байгаа. Тэжээд орох уу? Манай ханы энэгээр хүч гоё нүд ийм шүү дээ. Одоо тэр энэ хэрвээ мөнгөний шагаа гэдэг байна. Ордон дээр дуртай тэр юм байсан. Энэ тэр лайцны манай энд байдгийг л та. Тэгээд хэрүүний хэд явна шиг нүч нь хүч байлаа гэдэг дуугаж гэсэн юм байна. Энэ адуу байдгийг. Энэ галширатыг өвгөн ноён гаргаж иржээ. Өгөөс гаргаалаа байна. За сүүлийн үед одоо улсын баяр наадамд бол галшират өвгөний одоо удам өгшөлгөө одоо тахгүй тохиол тун ховор байлаа шүү дээ. Тэгээ галшират өөрийгөө наадам болгонд дархалсан. Харин сүүлийн үед галшират бүний сурагч орхон алдраад байгаа. Энэ одоо юун дээр байгаа дах шиг байна. Тэгээ энийг бол би ер нь нэгдүгээр татвараа танихгүй байна. Идэхгүй танихгүй нэгсэн чинь идэхгүй байна. Хэрвээ чинь унганаас нэг идэхгүй гоочоос таних үндэс байхгүй. Яа тань тэр үл ямар ч үндэс байхгүй. Энэ унаад татгалан дохиод энэ 5 км явж өгөө. Жаахан өдөртөн дохиод 6 ягч үдгийг ялгаа байхгүй. Энэ санчаагаа тэгжсэн. Тэр жанр дагдаг. Даггүй энэ нэг эцсийг нь хараа. Би яаж мэдтий надад. Сатгалантаа сайн байсан юм уу? Өлөнтөө сайн байсан юм уу? Би яаж мэдтий надад чинь. Тэр чинь хачиг юу байхгүй. Сатгалантаа даггүй яаж мэдтий юм. Шахруухан аштайхан даггүй яаж мэдтий юм. Энийг мэдхгүй. Эдлэж мэдхгүй тийм. Үзээгүй. Мэдхгүй. Тэр нь одоо бас хариулт сураагүй. Гүн унгалахаар унгаа одоо эхний 3 хоногт нь хардаг. Тэгээд тэр хэмжээгээр нь хоолыг тааруулдаг гэж одоо. Бүгд одоо дээр үе усууд ярьдаг гэсэн. Унганда ямар гарна яг тэр энэтэй юунтай зургуудаа аваад тагдаг мэтэр гэж. Тийм ярьдгийг. Тэгэхээр бид нэг адуун соёлоосоо холдоод, адуунаасаа холдоод идэхгүй болохоор нөгөө эрдмээ гээгээд эхэлж ирэх гэсэн тийм. Тэгэхээр эргээд гэдэг нэг юм толгойд нь холддог юм аа. Тэр үе одоо энэ мэнтэйгийн хэр авчирдаг юм уу юм байна хөөсий. Энэ одоо олон сайн хатуу гаргажээ. Намгүй дэнэгээр хашаа чатчаа дөрөвчлээ хэдэ хэний чинь бас мөн шүү дээ. Донайдоо гэдэг. Тийм үү. Яа харахгүй 50% Монгол цэвэр иржий задлахад өрт төж штэ. Тэгээд Монголд л уралдаад болхаадаад байгаа болохоос. Тиймэрхүү юмуд бол байна шүү дээ. Иргэд одоо биш тийм юм байна. Самт би давуу ярьдаа үгүй л. Тэгээ адуугаа эдэл сурсан, адуугаа уйд сурсан эрдэмтэн хүмүүс их аргадаг болтой юм. Энэ таны хажуутын зэрэгэлдээ Мөнх хааны Бураа бүрөвч, Юмбуу бүрөө гэдэг хоёр хүн Сумынхаа наадмын их насны эхний 5 дайргийн 5 адууг аавна гэж олон жил үдсэн гинэ. Тэгээд одоо 3-аас илүү оруулж чадаагүй. Хязаалангийн одоо 5 адууг авч ийсэн гэж ярих юм билээ. Таныг бас түрүүн зогсдогдоод өнгөрлөө шүү дээ. 1 жилийн наадмын 3 төрөг авч ийсэн. Дараа жил нь ч 5 ариг төрөг хаана авсан гэв. Тэр чигт дараа жилийн хаттай нарангийн зүтэр зогсоод нарангийн 5 төрөгийг аваад би 3 ам өгсөн. 4 ариг аваад тэгээд 1 төрөвтэй хөдлөгийн 1 төрөвтэй би аваа. Тэгээд өмтөө сайхан уралдаад адууд авчих үед одоо бас жоохон хий хөө суух яах вэ? Улам ухаан суух уу? Тийм тэр ер нь бас нэг морь байрын сэтгэл үмээ гэвч шүү дээ. Угаалт яагаад. Тэгээ яг бэлэн тэр үний чинь өвд эдэлчихсэн тийм сайхан дутууд чинь одоо байж дээ.
Хэзээ ч байсан. Адуу маань тэгээд удам сайтай. Өвгөн ноёны норуу ингээ адуу. Тэгээ нороо. Дээр нь өөрөө эдэлчихсэн. Өөрөө мэдээд эдэлчихдэг. Тэр үчид ойл бай шүү дээ. Азаргайг бол миний тэр өдөр гэдэг шитэн хөлтэй гүйлгэнэг хатж яа юм нураач гэдэг. Өдөр ч юм бол нэг л мартангуудаа чихэн өдөр ч юм бол гэдэг юм. Яг байж байгаа л гэдэг. Тэгээ би бол өөрөө нэг юм тэгсэг зангийн тийм хөтэй. Яг хоёр оноо тавьчихдаг. Тэгээд л гоё тийм адуу. Айл хаваа. Адуу ямар тамхтай вэ танаас чи? Манай яг саран дэвстэй Монголын бие тамга. Бие тамхтай тий. Шинэ үсгийн Монгол үсгийн бие виштэй юм. Бие. Нүгдээс чинь дарж байсан. Манай аав дарж. Тэгээд ороо юм дэш аавсартай. Би бол одоо өөрөө чинь нөгөө зэт мөрөөс одоо хамгийн анхны нөгөө дэлгэрээний хөдөө арлын наадам болохоо тийм ээ. Дархан сумын одоо 2 зэт мөрний асуудал яригдэж. Тэгээ бас Монголын одоо мөрний том соёл удам дамжсан 2 том одоо сайхан уяач 2 хүн аваач тэр хаврын наадамд оролцож байсан цагийг худал мэдх юм л та. Тэгээд яг энэ одоо өөр хүүхдүүд чинь бас нутаг усандаа сайхан морио давхуулаад ингэж байж байна. Тэгээд манай үндэсний морь уралдаан уяачтай холбоо байгуулахад манай Төвангийн Баян жилийн геногооч нэг зүйл ярьж байсан юм л та. Тэгээд яг би одоо өвдөөсөөс аваагаа давж жоохон хүүхээс байхаас морь унаж, морь уяж тэгээд овооны наадам морь төрүүлэх ингээ сайхан байсан. Тэгээд бүр удмаараа бид малчин хүн адуугийн сайхан бэлдээд өгчихвөл унах унаа бэлэн юм да тийм ээ. Тэгээд хаан ч усан адуугаараа амгшаа явж явах ингээд. Тэгвэл одоо нэрлэл адуу гэж юм гарч ирээд хэдэн одоо аячууд тэг гадны адуу оруулж тэжээвэр адуугаар наадам хүмүүлээд байх болсон цагаас би одоо юу хийч вэ хэдэн хүүхдүүдээ бас насаараа одоо Монгол наадамд оролцох боломжтой байна гэж ханга бодож байсан юм чинь одоо үндэсний одоо уяачтай болоо байгуулагдаад Монгол адуугаан одоо бас аваж үлдээ гэж байгаа юм байна. Их сайхан буянтай зүйл байна гэж ярьж байсан. Яг одоо би өөр юм тэр анзаанд бодгол да нэгөө давхаар чи хэдэн хүүхдүүд чинь сайхан дошин дээр Ширвсэн жолон дээр оччихсан энэ хавьд наадам болох морьтой уяа сайхан Монгол адуугаар уулзаа явж яадаг. Тэгэхээр энэ тал дээр та бас нэг яг одоо Монгол өв соёл ийм юм шүү. Монгол адуу нь одоо амьдрал хэрэгтэй юм шүү гэдгийг бас залуу уяачтай нутгийн уяачтай одоо энэгээр бас хэлж өгвөл тийм ээ. Тэр яг тэ Монгол адуу дээр үеэс их одоо энэ гадаадын улсуудаас Монгол адууны гайх гэж одоо багтаж байна шүү дээ. Эх орны дайны үед чинь одоо тэр одоонуудыг хойш нөгөөд тэр мэт чинь одоо тэр вестер хүртэл гарсан байна дээ. За тусгал уншаа байлгүй яа гэдэг. Монгол адуу орой хөдөрлөөд тажчих өглөө сайхан бэлэн маргаатар нь тэрэл чирдэг тэрэг юу вэ нөө техник тэрийг чирээд давхиж байдаг. Нөгөө адуунууд бол манай эрдэнэ орсын эрдэнэ адуунууд бол тэр сунаад очиж өгдөг. Яг ирэх үү юм олж байдаг гэж. Хүн дандаа нэг юм тэрэ хийлгэж үгүй бол хооломтой зөөлгөж байдаг. Тийм байх юм Монгол адуу гэдэг чинь бол эдлэгээ унагнаас эхлээд дайн тулдаанаас эхлээд ер нь одоо Монгол хүнийг аварч байсан одоо байна уу үгүй хийж байсан одоо байгаагүй юм шиг байна. Ийм учраас бид Монгол адуутайгаа байх хэрэгтэй. Ер нь Монгол адуу одоо юм дөрөвд хэрэгтэй. Охаан ингээд янз бүрийн шуургороо болоод явахдаг. Тэр онцгой аюул тарахгүй бол байдаг. Эргээд л байдаг. Тэр юу адуу тусгүй мөлий. Тэр эргээд адуу хүнтэй тусна. Тэр даагмаа нэгтэй бол үлдээд тусдаг. Анхны нэг шуурганаар анхны шуурга. Ер нь хүйснээр л орж ийдэг юм. Шуургаас үзэхгүй. Аргач юм даа мөр удаа идэх шүү. Тажирх үстэй тийм харахад та ер нь ингэ чинь баяр наадмын тухай ямар ойлголттой явдаг юм бэ? Улсынхаа баяр наадмыг одоо юу гэж синхронж бодож явдаг юм бэ? Улсын баяр наадмыг бол одоо яг би Монгол хүн монголоор байх хэрэгтэй юм аа. Монгол адуугаар бол тэр элит адуунуудаа тэрүүгээр өснөрөө өөр юм уралдаа гээ. Тий? Бид наадам сингэл юм бол монголоор байна. Тэг монголоор байх. Миний ойлголт бол гэж байна. Монгол адуугаар бол тэдний дээд усууд ярьж байгаа Монгол адуунд хурд байгаа. Байхгүй байдлаар одоо энэ атуу зөв анхм одоо 60 хэдэн оны үед шинэ бол 70 оны үед чинь ашраас л адуу очижсэн. Ерөөсөө Сүхбаатар явж очиж ховорхол байсан ба.
яг нь явж л байсан ба. Сүхбаатарыг урд гэж байгаа юм шүү дээ. Тэгэхдээ бол манай галши атууд хурдалдаа нэг нь одоо энэ сумал дурдахтаа лав тэгдэв. Нэг атууд дөрүүлэхэд хойдон жил нь өшөө атууд дөрүүлж. Тэгээ нөөц байна тийм ээ. Нөөц байна. Тодорхойгоо зэдэг төрүүлж яхад хойдон жил миний хар төрүүлж байх шишээ. Дараачийн атууд залгаад гарч ирж байгаа. Дараачийн атууд Англи өрсөлдөгчтэй байна. тий. Ганцхан Хоёр нь бэлэн юм чинь тийм ээ. Сав нь бэлэн, бүх юм нь бэлэн. бүх юм бай. Тэр энэ сайхан савтаа, энэ сайхан байгаа өөрийнхөө Монгол буйнаараа Монгол тэрийнхээ наадмыг чимэж явах нь Одоо ер нь Монголын залуу үеийн одоо хамгийн том бодож явах хэрэгтэй зүйл байна. тий, тэр л одоо хамгийн бодох дүүнэрт одоо яриад яхад би бол одоо Монгол одоноос өшөө одоо яг үүсэлтэй мэддэг. Би үгүй одоо тэжээлийн өгч мэддэггүй гэж. Тарийг хийж мэддэггүй гэж яа. Эдил болохгүй. Би өвөл тэр үний шиг натраад юун даруудаа хашаа даруудаа тэжээл гэж байхгүй шүү дээ. Хашаа дарахгүй тэгээд одоо яваадаг. Тийм байх юм аа. Энэ жил тэгээд 100 жилийн хойд тэгээд одоо бүгдээ Монгол юугаар одоо Монгол зайгаа дагдаг байгаа гэдэг чинь Монгол юм болов. Хөрөөнийг ярианы хинж ярьж байсан чинь нөгөө уулын бугыг хараад унсан морин нөгөө орхив гихчээр тийм ээ. Монгол адууны буянгаар уяач болсон усууд өнөөдөр юу гэдгийг зовсгүй адуу уухийн бол тэнийг юм уу гэж ярьж байгаа гэж одоо би бол тэгж бодож нэрээ. Алхам бол энэ арай болохгүй шүү дээ гэж. Тэний хөрөн жавсрын хөрөөдрөг тэр дорноо сумтай гэдэг үг 6000 төгрөгөөр. Энэ чинь одоо 60 юу лээ. 73 юм уу? 73 онд. юм баг шүү. Эндээс ирж Энэ баян хаалтын дунд хөрөн жавсрын тэр хэний валтай санжаа манай би одоо анхан л морь ойлжлих санжаагаа дээр очиод байж байгаа. Тэгэд тэндээс аваад явж. Дорноо сондогоо гэж хүн ирж, таш гэдэг хүн цуг ирж, том ташууртаа одоо тухайн үед хань болж явсан юм шиг байгаа тийм. Яг өлгөд том шиг сайхан юм ярьдаг шүү дээ. Тэгээд одоо дорноо сондогоо дээр сайхан ордоо адуулаад олон бууд ирээд оддаг моддаг үнтэй нэг судар үддэг үнтэй цуг ирвэ. Би тэдний 78 онд ердөө танаас гардаг. Би адуутай өдөр бод юм аа хоёрын 80% хойд хойхон айл. Тэгсэл өдөр бод тэгж байна. Та мордод манай адууг аваад ирэхгүй юу? Тэгсэл тэдний нэг 69-тэй хэсэг үлсэн яваа. Тэгсэл номтад аваад одоо өдөр юм байна. Ороо орч мэдчихээ тэгээд бодох байлээ дөө. Тэгээд та манай адууг аваад ирээд гэдэг. Тэгээ мордод явжсэн найшраа гэдэг чинь. Тэгээд эдгээр адуу шинжилгээ миний нийгэм хөрнийг таних юм лээ. Битгээ хэлээрээ. Тэгээд өөрөө хэлчих бай гэдэг чинь. Алуу гэж асуух хэллээ битгээ хэлээ. Тэгээд адууг дотор хашаад ирчихлээ. Би зөвхөн адууг нэг хоёр хашаатай Хорогтой энэ ашиг, рууны ашиг нь хоёр ашигтай. Би адуу гацраад зүүн тал дээр ашиг хийчихээ. Тэгээд ижил тэгсэн чинь нэг том ном гаргаж ирээд л хараад докторны яваад нэг гараад тэр одод тэр зогсож илээ. Тэгжээ за айлвэ загаад л одоо аль нь байна нэг өөр гэж чинь. Тэгсэн нэг хүлээдэр дөр яваад байна. Заавалгүй энэ зэвтэр ухаад энэ зэвтэр дээр энэ ухаад. Тэгэхээр энэ тэр охон заа гэдгээс авсан сайхан өндөр зэвтэр мөр хаамар ургалдаг. Тэр үнийг зааж шилэг гэдэг. Тэгээд ухаад шээ надад утлаад л нэр шиг гараад байна. Ичрээд нэг үд. За ажин бэ өдрүүд нь одоо тамлаад хэлдэг. Наа хажууч зогсож байна надад жоохон хөрмөр. Чи үгээр угаар энэ онны мөр шиг бодлоо. Жоохон намахан зүтгэрхэн гэдэгтэй тэгээд дэрэгднүүдийн тайнахаа. Тэгээд явах тэр ямар шүү явна гэсэн. Хоёр мөрөнтэйгээс илүүлээд тэгээд асарж өгдөө. Тэр хоньны мөр тэрэгний мөр гэдэг чинь тэгээд агуу байх тэнд үү тийм ээ. Одоо энэ сумтын хонгорд тэгээд урдуур тэрэгний мөр гэж яаж хийсэн байна гэсэн давэцсэн гэдэг нөө. Тэгээ одгоо чинь гарь тонгор гэж хонгор азаргаа барьсан. Тэгэхэд хонгор азаргаа барьсан баг тийм. Тэгж ярьд юм билээ. Савдэр дээр дүргэнэ гэж явагдсан баг.
Би сүүлд сэргэлэнд ирэхэд манай одгоо хамтаа бас ойрхон морь үйж байсан. Тэгээд олон сайхан хонгор адуулаа, тэр цавдар адуулаа. Тэгээд аргагүй л одоо зүүнлийн ордны угшилтаа адуу гэдэл сунгаад ахвал ихэ. Чэсэд адуу, тэдэд адуу хорж өгнө шүү дээ. Тэр нас учраас адуу аваад тэгээд гаргаж өгдөг юм дээ нас учраас. Тэгс чи энэ сумнасаа чи энэ доогоор гэдэг. Ингээ гараад авчихад явах юм. Одоо мөрөө хөтлөд явдаг юм байна. Тэгэхээр нас учраас ташиураа тавьсан. Болтой юм уу гэж бодож байна. Багаал ширээс датуу урдгой жоо юм дээ. Энэстэр эрдий датуу хайр дээр гэж гоогүй л одоо байхгүй. Тэр энэ монголчуудын наадад цэнгэх эрхэм соёл нэг нанди. За чиний мөр харигд төрүүлвүү гэдэг. Хүүхэд мөр эсэн мэд сайхан наад. Тэгдэг штеп юу. Тэгээ эренбэн их мондог юм. Мондог. За сайхан наад. Бэнтэй сайхан наадлаа. Тэгээ морин тэгээд бүх юм тэрүүгээр хариулцдаг тий. тэрүүгээр хариулж байгаа байхгүй. Тэгээ одоо яа хэддоров. Яасан. Иймэрхүү юм асуудаг. Одоо гэтэл наадан маань араа өөр болчихлоо. Давын өмнө үзэгчгүй болж байна. Нэр нь араа л Монгол зэг гэдэг маань алдагдаад байна л да. Хоёрдугаар хэрүүл тэмцэлтэй болдог болчихлоо. Хэрүүл тэмцэлтэй болдог болчихлоо. Харин одоо энд чөдөр тушаа тавьдаг болчихлоо. Тэр үнийг тэр элдид одоо тэр би ямар хотлорч оролдож байсан юм дээр харж явахад л одоо сүйтэй ялгад юм л одоо тэр үгүй тэгсэн мөртлөө элдид одоо Тэгэхгүй дээ тий. тэр жил манай хүний хэрэгмэрийг хоёр элдид дэлж байгаа л логсон да юм дээр. За энэ одоо яг бодис зүйл ш. Одоо энэ залуучууд ойлгохгүй. Одоо тухайд бид түлээ яриад байгаа тэр байхгүй юу? Тухайд бол одоо халахын сайхан хоёр одоо бидэрт халиу хоёр халиу азаргыг чинь одоо яг тэгээд хилээд авчлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр та бол яг тэрийг ярьж штэ. Хоёр ирлээ задуугаа авчаад хүүгийнхаа бүр амьдралаар үзчихээ штэ та тийм. Тэрийг бол хай юм сайхан задан өрөө одоо миний тэр жанрын халиу гэдэг хүнээс тэр халиу хүнээс ахын халиу гоо гэсэн байхгүй юу? За чи гэрийн ялгаад за энүүнээс юм гарвал одоо ямар хэрэгтэй юм гэж байна. Тэгээд тэрүүнээс гарсан юм дээр халиунаас авсан. Тэгээд хайгаалуурэ байж байгаа. Тэгээд энэ дээр тэр хоёртой шиг тэгээд ямар бидний дагуулах биш чинь өөрлөд байгаа дэх. Нөгөө эрдээ задууны хамчууд ч дагадаг. Дагаа ичдэг. Тэр нэг ургалт зүрэ тэр үл явж идэг одоо. Тэр шарах явж идэг. Очоод ургалтны гараа ичихтэй очиж тохоод. Тэгээд гараа ичих. Тэгээд нөгөө хоёр ээлж тогж байгаа тэгээд гуравт хийсэн юм дээ. Тэгээд яах вэ? Хүчтэй дээр. Тэгээд нөгөө Монгол борчин урдан борчин Ислам баяж бас урд дийлхийн төлөөд явж байгаас явж байгаа байхгүй. Тустай. Тэр цаана үлдэх ёстой байсан юм. Жаал ташуур хайсан байсан. Тэрийг би олж болсон байсан. Хэрвээ жаал ташуур хаяаг болоод замдаа огсоочих байсан байна. тэгээд хамаагүй тийж оролт. Хамаагүй. Тэг ингээд хэлж урдаад адуу үрдэглийг одоо бид нэг нэвтрүүлгээр ярьж байна. Зарим нь одоо сошиал ертөнцөөр биччихжээ л та. Тэр тийм байхгүй гэж усууж яриад байгаа байхгүй. Байдгийн Бай. Тэр ч амьдралаараа үдсэн хүн хэлж байна тийм. Амьдрал дээр байна. Морь тэлэгдэнэ гэдэг чинь бай. Янз бүрийн бай шүү маань. Морь тэлэгдэж байна. Хүүхэд тэлэгдэж байна. Маш олноор гасагдж байна. Хинч тэрийг ярихгүй шүү дээ. Ер нь совсон хамаагүй нэг өрн дарж мөртөө тэгээд тэр нь өөдтэй ажиллаж өгөхгүй тухайн юм. Тэгээд эвгүй болоо. Үний эрх зөрчигдөж байна уяа чи тийм. Амьтны эрх зөрчигдөж байна. Одоо дэлхий дээр одоо тэр хүн төрөлхтөн мөр гавьяа байгуулсан Араб Англи гэдэг хэдэн зуун жилийн турш бий болгож нүрх хөдөлмөрийн үр дүнд гарсан адууг нь авшаад хаа дуртай газар өөрсдийнхөө хүслээр релизж үлж штэ. Харин тэр бол гэмтрийг хийж байгаа байхгүй юу? Гэмтрийг үүнийг бол манай хойрхон хэрэгтэй тэр гаднаас онгод ирдэг. Одоо тэр эдгээр бол ерөнхийдөө би нэг ахтар гээл үлддэггүй мэрл бодоод байдгийн. Үлдэхгүй нэг дий одоо юм удамшаад үлдэхгүй. За одоо тэгээ тэр нөгөө сайн чанар нь бол их бодож шүү алга болоод байна шүү. Алга болдог зүйл. Дэлтэй. Тэгээ яг би миний хувьд бидүүд нэг юм тодорхойлт хэлээд байл яг англи дадаг бол хүний оюун ухаанаар үтсэн. Тэгээд одоо тэр хамгийн дээд зэгтээ хурддаг адуу байхгүй ойрхон зэгт. Би тэр нь зориулж бэлдсэн тамиртай хурдны адуу. Тэгээд тэр хүний бий болгосон хамгийн хурддаг адууг
хамгийн муу хурдтай болгож байгаа. Монгол адуу таны хэлэхээр. Яг үгээр тэрний одоо цэвэртэй нь манай Монгол адуу тойлцсон уралдууд нөгөө Монгол адууны орцовч хурдаас нь багасаа явчихна тийм. Тэгэхээр тэр адууны сайн чанар хамгийн муутгач. Манай Монгол адуунд байгаа өөрөө чи ярьж байгаа тэр нөгөө дэвчээртэй хатуужилтаа шуургана уудаа явуулдаг. Та хэдэн хон нөхрөө хараа байж шуурга намтаар буцаад хэдэн адууг хөрөөд ирдэг. Нэрээ хөрөөд ирдэг. Энэ Монгол адууны ухаадаг дэвчээртэй нотгоо үзэл бодол нь бүх Монгол адууны сайн чанарыг хамгийн муу руу навьсан ийм адууг л эрлэг адуу гэж хэлээд байна. Тэгэхээр саяны одоо бид уран яриан дээрээс нэг юм гарлаад нэг морь ингэ тэлэгж чинь гэхээр энэ Монгол хүний амьдралыг хүртэл тэлж байна. Аргаан бараад өнөөдөр Ижаваасаа үлдсэн хэдэн адуугаан нэг одоо нэг нэрлэлийг авч уралдахгүй болохгүй гэдгээр 25-та 50% нэг азар авчир тавиад нөгөөдхөөс нь ахад нэрлэлийг гараад тэгээд жил болгон жил сайхан байхгүй цаг сайхан байхгүй. За яг нь эхний жил нэг аргалаад амьд орчихно хэдэн дагна. Тэгээд дараа жил нь шуурга тавихаар нөгөө хэдэн нэрлэлийг зүш бүгдээр бодоогоод өгнө. Харин тийм. Миний нэрлэлийг бодоогоод та тэр цуг нутгалж итэл таны адуу монголоор байгаа зүгээр хийдэг. Тэгэхээр миний амьдрал тэлэгчж байгаа гэсэн. Адуун тэлэгдэх наацх асуудал амьдрал нь тэлэгдэж байгаа. Аль нь тийм болоод тэгээ одоо манайхан тэр Монгол заяа Монгол уламжлал гэж яриад үйдгээд уламжлал өвдөл дайраад үйдэг юм одоо саяны одоо гой гарч ирж штэ. Баг дээр нь одоо энийг зогсоож авахгүй бол ард түмний амьдралч тэлэгдэнэ. Аль юм болно шүү дээ ер нь. Тэр энэ юу хот төрийн сая нэг хавар их яригдлаа штэ. Боловч чулууны хууль гэдэг сэрвэний өндрөөр батлан гал дараа нь хулгайч хуулмал гэдэг. Одоо ер нь ингээд энэ март амтны эд эрхтнэр одоо хууль баталж болдго юм уу? Одоо англи Монгол гэдэг юм арабаар нь ялгаж ангиж болдго юм. Эрх зүйн асуудал юу адуу тэр адууны ороо сэлтийг нь тасгаж ийм мохоо юм хийж болно. Аава зарна гэдэг шиг юм болоод шүү. Аава зарна гэдэг сайн нэг юм явдаа шүү. Энэ тийм зүгээр нэг зар юм шиг мөртлөө чинь Монгол юм ямар амар үнцэнэг болж илэрхийл болж штэ. Харин ер нь Монгол адууг үнгүйд үз эхэлж байна гэдэг ерөнхийдөө аад үзэж одоо ерөөсөө би бол ханган тэр ярих дээр л Монгол адуунд ирэх хурд байгаагүй. Тэр нь бол юу хт яг тэр хурд байлдгүй. Бүгдээр Монгол агшин дадлаас ирж байсан гэж одоо Монгол адууд энүүгээр нэрд гараа өгдөө. Энүүгээр одоо Монголын дээр өсч ирсэн нэмээ үтээсэн. Тэгээ одоо болох тэр Монгол адууд хурд байгаа гэж ярьдаг сонирхолтой. Яг монголчуудын одоо түүх бол тийм юм байлаа л дээ. Ирчүүдийнхаа одоо хооронд нь барилжуулаад бартагийн сонгодог тийм ээ. Монгол адуугаа хооронд нь урагдуулад тэгээд нөгөө урдуудад ирэхээр нөгөө өвгөн ноёны адуу сүмс хөрөг одоо ингээд Сүбаатар хинтэд илүү байна тийм ээ. Байгалийн зохицолгоо ч юм уу удам дамжсан байна. Тэгээ яг энэ тал одоо гэдгийг хөвсгөлийн одоо адууч юм уу тийм завхны тэсийн адууч юм уу бас тодорхой хэмжээний адуу байсан. Тэгээ арай илүү хурд тархсан. Арай илүү одоо нэг морины соёл өөр соёлоор илүү уусурна. Тэгээ одоо ихтэй Хинтээ аймгийн Гаалшар Сүхбаатар хурдын цөм нут гэдгийг. Тэгэхээр би болохоор уяасныхаа нууд аюулсан нэг одхыгаа дээр юу багтал ярьдаг байсан байхгүй. Таанууд бол ховтой яах вэ? Их ховтой уусаа тэр өвгөн ноёны хөрөнгөөр адуу хөрөнгө өндөр байгаа усууд шүү дээ тийм ээ. Тэдний үр хүүхдүүд бодоогүйсэн тэр хүний адуугаар ингээд адуу сэлэвчсэн. Манайд ирээд өөрөө шийлж байгаагаар илэр хэдэн төгрөгөө гуугаад аваад тэр нөгөө өөрөө ярьж байгаа баламжуулж удирч одоо тэрийн наадамд их насны морь аваач хайрагдуулна гэж энэ аюулсны хар морь хурдан морь байна гэж ирж авах танаад хоноод тэгээд нөгөө Монгол ахуй ярьж байгаа. Бид Монгол Монгол морьор чимэх гэж явсан байгаас тэгээд өөрөө шийлээд байгаа тэрэлтэй. Та хэд ингээд манай энэ хурдан байлдаг юм а хурдан адуу та учраас авах гээд хамаг юм өгөөд унж явсан машинаа өгөөд хар хор хэмээн аваач төрийн наадам дайрагд хөрүүлгээ үстэй. Тэгэхээр галшаар ямар түүхтэй юм бэ гэдгийг мэдхээ. Одоо тэр цагаа битгий мартаач гэж одоо усууд сануулад байна л да. Надад та сануулж байна, он сануулж байна. Тэгжлээ энэ тэр хурд байгаагүй гэдгийг л одоо тэгээд байсан шүү дээ эндээс ирээд авч байсан гэдээ тэг үннүүд гэж. Тэгээ Балжинмын цавдэрмөр гэдгийг бас аваачаад тэнд оруулж идэ доктор Балжинмын жоон цавдэрмөр балдан дөрж аваачаад тийм ээ. Энэ нуудаг дөрөвчтэй. Энэ өвгөн ноёны дошин дээр төрүүлээ хязгаарлан морийг хол төрүүлээ. Дараа нь их насныхан морь бас л бидүүд ирж бөөнөр авч хот руу уралдаж ирсэн ш. Хотын наадам шиг юм. За бидний ярилцлагын хүрээд өндөрлж байна. Өв соёлоо бид нар л өөрсдөө хамгаалах. Тий, одоо энэ өвгөн ноёныхоо нэрээр тэгшсэн бидээ өөрсдөө хамгаалах хэрэгтэй. Одоо ер нь тэр Монгол соёлоо дах нэрээд Монгол хүн бол Монгол уламжлаад байгаа Монгол адуугаараа одоо
хойно урдаа ордог нь хамаа байхгүй. Тэр Монгол урдаа хойно орно нэг нь дөрөвдөг нэг нь ордоо ордог юм шүү дээ. Тэгээ Монгол одоогоороо шудраг сайхан уралдах нь хамгийн зөв юм аа. Хэрүүд байдгүй байл шүү дээ Монгол одоогоор. Юу удаа хэрэлдэхгүй дээ. Би муу ийсэн гэж өөртөө хэрэлдэхгүй. Тэгээд лайвч байгаа одоо хичээлийн наадам нэг болно яг. За нэг сайн наад гэж ингэж үлддэг байлээ шүү. лайв үзэж байгаа залуучуудаа одоо нийт мөр сонирхох ёстой. За энэ гал шарын нутагт энэ бас удам намдсан уяачийн одоо хууч хөр сууж байхдаа 2 3 зүйлийг одоо өөрийнхөө бодол дээр бодож явсан зүйлтэйгээ нэгэн төстэй байна гэж ойлгож байна. Нөгөө тал төрийн одоо сурвалжчийн асуултаас нөгөө наадам морь олон төрүүлэхэд баярлж яадаг. Тэгээд нэг наадам ухаарл байдаг тийм ээ. Наадмаас ухаарл авч явдаг шүү дээ бид бол. Ерөөд гоё шүү. Одоо өөрөө сая хэлжлээ нөгөө хоорондоо муудах биш. Та ард нь орчвол наран гэлгөө ард орчхороо. Наран гэлгөө таны урд нь ороод та тэр жил баярлсан учраас яах вэ би болно да гэж бодвол наран гэлгөө өдөө ухаарчлаа шүү дээ тийм ээ. Та зодгоос би илүү тавихгүй болохгүй ингээд. Тэгээд тэрнтэй адилхан биднүүдэд наадам гэдэг чинь үнэхээр л адилхан шудраг Монгол морь урж чадах юм бол баяр баясгалан авчирдаг юм аа. Ухаарл авчирдаг юм аа гэдэг. Ухаадууд Монгол атуг эрлийн задуугаар дээд бол танд өөрөө л баяр нөхөөс танд хүн баяр үрдэг юм шүү. Та өөрөө ухаарл авч чаддгүй юм байна шүү гэдгийг бас нийт одоо уяачдаа хэлмээр байж байгаа. Тэр зөв тэгжил энэ бол одоо ер нь Иргэжлийн наадам хол байна гэдэг. Тэгээ гэдэг шүү дээ. Одоо нэг ягаад оролдоо за энэ жил дийлсэнгүй. Уг нь болж ийсэн дээ сайхан байна. За ирэх чинь чамд нэг өргөд тавинаа. Ингэж юун дээр би алдваа бодоо буцчихэд үстэй тал байдаг байна. эдгмэ ирлэх тухай. Дэрүүнийгээ Эдлэх соёлынхаа алдаа оноог дэслэх тухай. Тийм ээ? Ийм л юм бодож. Дараа жилдээ одоо яах вэ? За энэ жил ийм байна энэ. За дараа жил би энэ. ойд нь би нэг хоёр дотоо морсон багтгүй шүү гэж бодоо явж байдаг. Тэр чинь 5 4 ахад юу яаж гэсэн. Миний хажуумар урдчлын төрүүлсэн. Тэр мотор гэдэг дараа гэрлийн хөрмөр байлаа. Тэгээд өнөөх чинь юм хөгжсөн үе. Энэ тэнтэс юм болоод нэг 10 км ярьдаг утсан. Яарда нэгийг өгч гэж. Өөрөө нэгийг аваад үлдчихсэн юм байна. Тэгээд хүн яриад байна. Халуумар наа яваа вэ? Халуумар өнгөлөөд байна дээ. Халуумар битгий хөргөөрэй. Нэг л хөргөн шүү. Битгий ойртуулаар ард дээр нь дараа дугаарай. Тэгээд л вариачин ороод ирсэн халуумар миний халуумар өнгөлөөд өнөө оноогоор хасгуудаг халуумар шүү. Тэр өнгөлөөтэй ороод ирлээ. Тэгсэн чинь одоо энэ вариачин адгаар орж байгаа мөн үү гэсэн мөн гэсэн. Тэгээ хүрмээр бол халуумарт одоо хүрэх. Тэгээ хүрэхгүй бол битгий айхтар оролдоо гэсэн. Тэгээд яг дар дээр дараатай явсан бол үзүүлээ нэг хашаа үзгээ дахиад гацдаг тий. Урд жил ламгүй хоолгороод үнэ тэр ажиллаа. Тэгсэн тэр мотор нэлээ ард. Тэгээ хамар сар хийдэг гэдэг. Тэгээ мотор нэгтэй. Нэлээ ард 7-8 явж байгаа. Барайны газар хөөрхөн дөгчсөн байгаа да. Тэгсэн баруурдаас их салхитай жаад нэг дэлгэн дээр шонгоцгоо. Яваад байгаа жоохон жаад анхны унж байгаа жаад. Тэгээд очиод шүглдэх дээр ашиглах дээр өгдөөс би шүглдэг хөтлийг хомсгээд хараад юм л да би тэр ажил бол тэр чиг готод шүглдэг чих бодол тэгээ өдөрч үү. Тэгсэн өнөө дэрилэлээр ийм ашиг сууж явсан. Тэгээд энэ хоёр чихэн дэлчигнээ дугаа энэ явна шүү. Энэ халуун дээр очиж шүү. Халуун дээр очимоор байна. Нилээ хаал гараад очихгүй бачиг гэж байцлаа. Тэгээд л нэлээд хараймаар хараад бас нэлээд хүн суусыг хараа хамартыг харсаар байдаг. Бариан дээр нэг л өвшөө болоо ивчихсэн санаг хэлээд очигээд бодож байна. Тэмүүл жаал дэлгэн дээр явсаар гад зэрэг мотор төрүүлчихлээ дээ надад. Тэгсэн дахиад өрөөдсөн чинь жаал төрүүлчихэд гэдэг нарийн одоо ер нь цооч одоо халуумар жаал хоёр ороод очих готлоо гот хийгээд тэгж идгээсэн. Сайхан гүрдүүгээ сайхан уяа сөйлөж үтээ манай